Атомын компанид байдаг хамгийн том даваа талын нэг бол чанарыг шалгаж баталгаажуулдаг баг. Атомын бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэлтэд оруулахаас өмнө нарийн энэгт чанарын шалгуурыг байнга хийж байдаг. Өмнө нь би чанарын шалгалт баталгаажлалтыг хаана хийдэг байсан бэ гэхээр машин үйлдвэрлэлийн компанид хийдэг байсан. Машины чанарын шалгалт нь үнцээр их өөр байдаг. Яагад гэвэл хүний амь насыг тээвэрлэдэг болохоор юм. Миний чанарыг эрхэмлдэг төвшин бол машинд чанарын шалгалт баталгаа хийдэг шиг тийм өндөр түвшинд шаардлага тавьдаг гэсэн үг юм. Тийм учраас чанарын менежмент сайн болж чаддаг. Ямар ч нөхцөл бууж өгөхгүйгээр үнэлэхүй чанараа хадгалах нь атомын бодлого юм. Манай баг нь голчлон атомын нэрээр зарагдаж байгаа бараа бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэлээс эхлээд тээвэрлэлт хамгийн сүүлд хэрэглэгчдийн гар дээр очих хүртэл бүх үйл явцыг хууль дүрмийн дагуу сайтар шалгаж чанарын шаардлагуудыг чандлан биелүүлж байгаа эсхийн шалгалаа. Манай баг үйлдвэрлэгдэж байгаа бараа бүтээгдэхүүн болон ялангуяа түүхийн эдийн чанар менежментэд их анхаарал хандуулдаг. Сүүлийн үеийн статистик мэдээллийг харах юм бол бодитоор чанарын асуудал үүссэн бараануудын 70% түүхийн эд болон туслах материалаас болж байгаа нь тогтоогдсон учраас бид бэлтгэн нийлүүлэгч байгууллагуудтайгаа хамтран онцгой хяналт шалгалт хийж байна. Атомын хамтран ажиллагч байгууллагуудаас нийлүүлж байгаа үндсэн түүхийн эд материалын чанарт онцгойлон хяналт шалгалт хийж байгаа бөгөөд мөн зарим үед шууд бэлтгэн нийлүүлэгч байгууллагуудтайгаа хүртэл хамтарч хяналт шалгалтын түүхийн эд тус бүрт хяналтыг сайтар хийж байна. Манай байгууллагын гоо сайхны бараа бүтээгдэхүүнд орж байгаа түүхийн эд нь хүнсний нэмэлт бүтээгдэхүүний аюулгүй байдлын газраас зөвшөөрөл авсан түүхийн эдийг л хэрэгжилж байгаа ба бид тэр дундаас хамгийн өндөр зэрэглийн түүхийн эдийг л хэрэгэлдэг. Түүхийн эд бүрийн аюулгүй байдал хангагдсан эсэх, янз бүрийн хортой найрлага байгаа эсэх талаар нарийн нэг шалгалт судалгаа хийсний дараа үйлдвэрлэлд оруулдаг. Бусад компаниас өөрөөр ямар зүйлээр илүүтэй голчлон менежмент хийж байна вэ гэхээр түүхийн эдийн хаяг шошго дээр бичигдсэн орц найрлага бүрийг нэг бүрчлэн шалгаад бичигдээгүй байгаа орц найрлагыг хүртэл нэг бүрчлэн шалгаж баталгаажуулдаг. Орц найрлага дээр ил бичигдээгүй зүйлүүдийг ч гэсэн зөв хэмжигдэж, зөв хэрэгэлсэн эсэх, холих хэмжээнд зохистой хэмжээндээ байгаа эсэх, бусад агуулмжид нөлөөлөл нь хэр байгаа зэргийг шалгаж стандартыг чандлан сахидаг. Эрүүл мэндийн нэмэлт хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал болон тогтвортой байдлыг хүртэл шалгаж баталгаажуулаад стандарт дүрм журмыг хангаж байгаа эсхийг мөн шалгадаг. Тогтвортой эсхийн шалгалт нь бараа бүтээгдэхүүнийг хадгалах хэм, чийгшил болон янз бүрийн орчны нөлөөлөл нь бүтээгдэхүүнд хэрхэн нөлөөлж буйг туршилт хийж тухайн бараа бүтээгдэхүүний чанар, чадамжийг хэвэн хадгалагдаж байгаа эсхийг шалгадаг. Хэрвээ шингэн хэлбэртэй бүтээгдэхүүн хасах 18 градуст хадгалагдахаар байгаа бол хөргөгч нь хадгалах бүтээгдэхүүн нь хасах 4 градусаас нэмэх 25, 35, 40, 50 градуст хэрхэн доктортой байгааг бид шалгадаг. Энэ нь бусад компаниас ялгагдах давуу тал юм. Манай гоо сайхны бүтээгдэхүүнд ордог түүхийн эд нь гишүүд хэрэглэгчдийн эрүүл мэндэд хэрэгтэй харшил өгөхгүй, түүхийн эдийг сонгодог бөгөөд үйлдвэрлэлийн гологдол гаргахгүйгээр бүтээгдэхүүн бүрийн шат дамжлага бүрт шалгалт хийж зөвхөн төгс бүтээгдэхүүн үйлдвэрээс гаргадаг. Бараа бүтээгдэхүүний сав баглаа бодлын материал нь дарах, шахах, хамгаалах гэх зэрэг олон туршилтыг хийдэг ба дотор нь байгаа бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлын төлөө өндөр хэм, бага хэм зэрэг орчны нөлөөлийн туршилтыг байнга явуулж байдаг. Бараа бүтээгдэхүүн нэг тус бүрээс санамсаргүй байдлаар сонголт хийн шалгалт туршилт хийдэг ба бүтээгдэхүүн хизээ үйлдвэрлэгдснээс ахуулаад ямар түүхийн эд материал хэрэгэлсэн, сав бодолтой ямар цаас ашигласан, хизээ үйлдвэрлэсэн зэрэг нь маш их чухал байдаг учраас хурдан шалгах боломжтой тест хийж байгаа нь улам илүү давуу тал юм. Хамтрагч байгууллагатай хамт туршилт шалгалт хийсний дараа 2-р үе шатанд нь атомын чанар шалгах багаас нэмэлтээр бас дахин шалгалт хийгээд улсын харьяаны батлагдсан чанар стандарт шалгадаг мэргэжлийн байгууллагаар бас дахин шалгуулдаг. Манай хувцас дизайны бүтээгдэхүүний баг чанарыг шалгахдаа бүтээгдэхүүн тус бүрт шалгалт хийж үйлдвэрлэлээс гаргаад борлуулахад бэлэн болж савлагдсан барааг ч гэсэн гаргаж ирээд дээж авч гинтийн шалгалт хийдэг. Шалгалтын тэнцэж байж л борлуулалтын агуулгад ордог. Ингэж аюулгүй байдал болон чанар дээр байнгын шалгалт хийж хэрэглэгчийн гомдол саналыг хамгийн бага байлгагаар хичээнгүйлэн ажиллаж байна. 덜 들어올 수 있도록 관리를 하고 있습니다.
Атомид ариун цэврийн цаас нийлүүлдэг компаниас хамгийн шилдэг чанартай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхийн тулд анхан шатнаас нь ахуулаад бүх үе шат бүрт нарийн шалгасан чанартай түүхий эдийг хэрэглэн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байна. Атомигоос бидэнд шаарддаг чанаруудын дундаас хамгийн чухал болох үндсэн жинг тааруулахын тулд тусгайлан атомын бараа бүтээгдэхүүний кодыг тусад нь суйрлуулсан байдаг. Бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлтээс гаргахын өмнө жин, зузаан, сонгогдох байдал, уян хатан чанар зэргийг архин шалгаж үзээд чанарын шаардлага хангаагүй бараа бүтээгдэхүүн байгаа эсрэгтэр давхар хяналт хийж байна. Чанарын тал дээр алдаа дутагдал гаргахгүй байхаар хичээнгүйлэн хяналт шалгалт хийж байна. Манай улаан хүн орхиодын үндсэн түүхий эдийг сонгохдоо хамгийн чухлаар боддог стандарт нь түүхий эдийн чанар, эрүүл ахуй, анх нийтлэгч компани шударга ёс зүй зэрэг юм. Стандартуудыг шалгахын тулд бид улаан хүн орхиодын гарал үүслийн бичиг, тарьсан газрын баталгааны хуудас, ураг цураацсан баталгааны хуудас, үндэсний баталгааны хуудас зэргийг нарийн нэгт шалгаж байна. Химийг үйлдвэрлэхдээ эмийн ургамлыг ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа учраас эмийн ургамлын чанар шалгалт маш чухал ба эмийн ургамлын тариалангийн газрыг шалгах, түүхий эдийн ангиллыг шалгах зэрэг маш хатуу шалгалтыг хийнэ. Атомын бараа бүтээгдэхүүнийг хийж байгаа силикон материалын хяналт шалгалтыг онцгойлон сайжруулж, материалын тогтвортой байдлыг дэвшүүлэхийн тулд сунгах, агшаах зэрэг үйлдэлүүдийг давтан хийж шалгаж байна. Ингэж үйлдвэрлэгдсэн даваанаас дээж авч шалгаж ямар нэгэн асуудал байгаа эсхийг онооны системээр дүгнэдэг. Манай баг бол хайрцаг савны гадаад өнгө үзэмж, бичиг зэрэгт асуудал байгаа эсхийг сайн шалгасны дараа тэр шалгалтанд тэнцээгүй сав баглаг устгалд оруулж зөвхөн тэнцсэн сав баглаг нийлүүлдэг. Манай атомын шүдний он эцсийн хэрэглэгчийн хэрэглээнд асуудал үүсэхгүйгээр найдвартай чанартай байлгахын тулд үйлдвэрлэлийн эхний шатнаас эцсийн шат хүртэл нэгэн ижил үйлдвэрлэлтээр хамгийн сайн чанарыг хадгалан үйлдвэрлэж байна. Манай чанар шалгалтын баг нь хамтрагч байгууллагуудтай урт хугацааны үнэлгээг хийдэг юм. Үндэсний бараа бүтээгдэхүүний хувьд 1 жилд 3 удаа, бусад хувцас сэргэлээний бүтээгдэхүүнд 1 жилд 2 удаа хийж байгаа ба атомын дэлхийн олон улсуудад салбар олонтой учраас экспортод гарч байгаа бүтээгдэхүүнүүд маш их байдаг. Тиймээс чанарын үнэлгээг жижиг дунд үйлдвэрлэлийн хэмжээнд биш, олон улсын стандартын түвшинд шалгадаг. Хөндлөнгийн хяналт шалгалтын эрх бүхий байгууллага болох Солонгос улсын мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран чанарын шалгалт хийж байна. Бусад компаниас өөр нь атомын бараа нь эхнээсээ эцэс хүртэл жигд маш сайн үйлдвэрлэгдэж байгаа ба үйлдвэрлэлийн аль хэсэгт доголдол байгаа, аль хэсэг нь хэвийн ажиллаж байгаа зэргийг хамтран хянаж шалгаж байна. Ийм нарийн шалгалтыг хийдэг өөр газар манай улсад л байхгүй. Үдээс өмнө уцаар яриад л шууд очиход атомын бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлийн чанар стандарт хэвийн явагдаж байдаг. Энэ нь хамтран ажиллагч байгууллагуудтайгаа хийсэн амлалт тохиролцоо юм. Анхандаа маш төвөгтэй санагддаг байсан. Үнэн дээр шалгалтаар жилд 3 удаа ирэх, 1 сард 2-оос 3 удаа ирэх ч тохиолдол байдаг. Мөн манай бараа бүтээгдэхүүн нэг үйлдвэрлэгдэж эхэлбэл 2-7 хоногийн турш хамтран ажилладаг ба байнга ирээд бидэнд их тусалдаг байсан учраас Солонгосын мэргэжлийн хяналтын хүнс эм үйлдвэрлэлийн газраас шалгалт ирсэн ч манай бүтээгдэхүүн амархан давдаг хэмжээний чанартай болсон. Тухайн чанарын стандартын менежментийн системийн бараа бүтээгдэхүүнүүдэд баталгаа өгөхийн тулд олон улсын стандарт баталгаа гэх мэт сертификат авдаг. Ийм албан ёсны сертификат авахын тулд чанарын зааварчилгаа эсхийн тогтолцоо стандартуудын талаар тайлбарладаг ба байгууллагуудад зааварчилгаа өгөх, харилцан зөвшөлдөх зэргийг хамтран хийж байна. Атомын стандарт хяналт шалгалтын багаас чанар стандартын менежментийн тал дээр бидэнд маш их тусалцаа өгдөг. Атомын ажилчид чанарт буулт хийхгүй сайн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд маш их чармайлт гаргаж байгаа ба хамтран ажилладаг байгууллагуудаа ч гэсэн атомын бараа бүтээгдэхүүнийг чанартай сайн бараа бүтээгдэхүүн нийлүүлэхээс өөр аргагүй нөхцөлтэй болгодог. Нэгтнэмбай байх нь миний зан ааштай их таарад байгаа юм шиг байдаг. Яагад гэвэл би стандарт хяналт шалгалтын багт 20-с дээш жил ажилласан учраас ажилдаа хайхрамжгүй хандаад байгаа юм биш үз гэж өөртөө илүү хяналт тавьдаг. Тийм учраас би атомын стандарт хяналт шалгалтын багтаа дуртай, хайртай байдаг.
Энэ стандарт чанарын хяналт шалгалтыг хийх чадвар нь манай компани үндсэн чадвараа суур тулгуур хүч гэсэн үг юм. Манай бараа бүтээгдэхүүний тухайд хизээч хаанч бахархах, өөртөө ихтэй зарч борлуулах үнэмлэх чанарыг баталж ажиллах болно. Хамгийн багадаа 1000 воноос эхлээд ихэнх хэдэн зуун мянган воны үнэтэйч үнээс хамааралгүй байнга ижилхэн стандартаар үнэмлэх чанарын төлөө үргэлжид шаргуу ажиллаж байна.